Хай. За сайн бацаа. Нилийн бодож байгаа нөгөө юуны царайгаар цагийн бүртгэл хийдэг автомат систем ээ. Автоматынхаа нөгөө тийм нэг демо төвчний тийм систем ээ. Бичлэг болгон танилцуулъя гэж бодоод бичлэг хийж байна. Яг нөгөө өмнө нөгөө царайны 5 төрөл өдрийг бичлэг хийгээд одоо нөгөө царай таньдаг системээ юуныхаа өмнө системээ бичлэг хийхээ өмнө эхлээд жоохон тайлбар хийх бичлэг. Тэднээс нэгэнд хийцэн болохоор одоо шууд нэг мөсөн цагийн бүртгэл хийж байгаа системээ танилцуулъя гэж бодоод байж байна. За тэгээ эхнээс нь сайхан тайлбарлаад ажилуулад явъя. Ингээд нөгөө нэг ялгаа авахгүй ганцхан камертай тэр камера хааж таарна. Камера хааж аваад то систем ажиллуулж үзнэ. Надад эхнээс нь танилцуулаа явахд бол энэ light mode болон dark mode. Та ерөнхийдөө бол нэг юм home page-тэйгээ. За тэгэнгүүтээ дараа нь эрс бүртгэл ийшээгүй ороод эрсээ бүртгүүлнэ. Эсвэл одоо юу гэдэг гарч байгаа эрсээ бүртгүүлдэг ч юм. За тэгээ энэ болохоор нөгөө юу дүн шинжилгээ хэрэг одоо эхний дээдл энэ хүснэгтэнд бол дандаа нөгөө юутай. Одоо гэдэг яг ажилд бол ажилд ийм эрсцэн бүртгэлтэй тийм хүмүүсийн лист л гарч ирдэг. Тэгээ хэрэгтэй лист одоо юу гэдэг одоо датанаасаа өгнө хэрэгтэй тийм датануудаа татаж аавна тэргээд тэгэх юм бол хэрэгтэй датагаа харахтай 4 сарын дата модыг харах. За энэ нь бол 1 сарын 1-ээс өнөөдөр хүртэлх датагаа шалгаж гэр байхгүй гинэ. Хүй байхгүй гинэ. 12 сарын 1-ээс 12 сарын 1-ээс гэж үзэх юм бол энэ бүр нодлон хийгдэж дууссан юм баг та. Би бүр мартсан байгаа тах юм. Тэнгүүд нэг юм нэг дататай. Тэгээд тэрийгээ бол Excel файл болон PDF файл аль нь ч болон тэрийг татаж авах магадлал. Тэгээд татаж авсан датанаас хамаарат дүн шинжилгээ хийгээд график гэдэр хийгээд ингээд гаргах боломжтой тийм хэсэг. Дараа нь бол бүртгэл шалгах гэдэг ийм хэсэг байгаа. Энэ бол ерөөсөө яг ингээд ерөнхийдөө бол бүртгэл шалгаж байгаа ч гэсэн нөгөө юу байгаа байхгүй нөгөө хугацаатайгаа энэ болохоор зүгээр ажилчдын бүртгэл шалгаж байгаа. Яг тухайн өдөр яг хідэн одоо энэ хүн одоо 1 сар нийт хэд ажилласан байна гэдгээ яг энүүгээр ингэж тооцож гаргаж ирдэг. За бүртгэл шалгах гэхээр энэ нөгөө ажилтны бүртгэл шалгах. Ямар ажилтан бүртгэгдсэн байна те. Ийм бүртгэлтэй ажилтан байна уу гэдэг. Одоо энэ юу гэж штэ. Нэг юм 3 бүртгэлтэй байна. 99 Тэгэнгүүт ажилтны ID 9997 гэдэг ажилтан шалгая гэх тэгэнгүүт ингээд нэг юм хүн гарч ирж байгаа байхгүй юу. За тэгэнгүүт наруhodо энэ нөгөө хамгийн анхтай нөгөө Windows орчинд хийгдэжсэн болохоор энэ нөгөө файл нь C disk гэсэн тийм файл дээр хадгалагдсан юм байна л та. Тэгээ Windows дээр хийж байгаа энийгээ шууд зээдсэн л шууд хөрвүүлсэн байхгүй. Тэгэхээр яг файлаа харах боломжгүй юм байна. Гэтэ бол яг энэ дээр нөгөө ажил бүртгэлтэй явцсанд ингээ ажилтнаа бүртгээд тэгэнгүүтээ PDF ингээ оруулж байгаа байхгүй. Жишээ нь үгээр ажилтны дээр одоо энэ тест 1 2 3 4 гээд тэгээд тэгээ CV оруулах гэдэг дээр энэ дээр PDF оруулаад сонгоцдог байхгүй. Тэгэнгүүт сонгогдсон PDF энэ дээр ингэж харагдаад за харагсныхаа дараа нь одоо зураг оруулна гэдэг. Ерөнхийдөө яг энэ царайгаа бүртгэж аавна. Нэг хүний ерөнхийдөө 5 зураг оруулна. Хажууд талбаар унтал дэшээ доошоо яг урдаасаа харсан 2 инээс ингээд 5 зураг оруулаад тэгээ бүртгээд явхад бол орж ирдэг. За тэгээ энэ мэдээллийн сан гэх мэт 2 мэдээллийн сантай эхний ээлжинд цагийн бүртгэл. Гэнгүүт зөвхөн ганцхан л дата байгаа юм тий. Окей. Тэгээ ажилчдын бүртгэл гэнгүүт ерөөдөө нэг юм 3 бүртгэсэн царайтай. Тэгээ яаж ажиллагаа гэхээр одоо энэ ингэж байгаа байхгүй.
Эхний жилийн зүгээр товчоор хийсэн. Одоо эсвэл товчч биш яг нэг юм мэдрэгч ч юм уу те. Ингээ ойртонгууд ингээ ажилтдаг ч юм уу. Тиймэрхүү мэдрэгч хийж болно. Тэгээ эхний жилд ингээ товчоор хийгээд тэгэнгүүт ингээ энэ дээр юу н ажиллаж байгаад яг ингээ real time дээр одоо юу гэдэг цагийн бүртгэлийн ажилтныг ингээ шалгаж гинэ гэдэг ингээ зураг гаргаад одоо энэ хажуудалтай нь одоо миний нэр гарч ирээд байгаа байхгүй. Тэр өөр хүний зураг байсан бол одоо өөр хүн ингээ камер дээр авах юм бол энэ дээр бол бүртгэлгүй гэсэн гарч ирнэ. Хэрвээ бүртгэлгүй хүн байвал ч тийм ялгаа. Яг бүртгэлтэй хүн байх юм бол яг тэр хүнийх нь нэр нь гарч ирнэ. За тэгээ ерөөхдөө энэ бол ингэж удаан ажиллах ёсгүй яг үндсэн дээр бол яг ингээл камерны урд ингээл очингууд царайг нь уншлаа. Тэгээ автоматар зогсно. За тэгэнгүүт идэхгүй болгох гэдэг одоо энэ 26-ны 1 сарын 27 21 цагийн 17. Идэхгүй болгох уугүй юу гэх. Тэ анх бүртгэгдсэн нь бол 12 сарын 26-нд. Тэгээ би хэрвээ энийг идэхгүй болгох юм бол надад илүү зэрэг 775 133. За ингээд энийг идэхгүй болгочих байгаа байхгүй. Дата мэдэх гэнэ. За тэгээ идэхгүй болгочингууд яг цаатлын бүртгэл дээрээ бол гарч ирж явах хэвээр 11 сар 27 модель. Яг энэ хэсэг нь юутэй явахгүй нэг гоё явахгүй л ах шиг байна да. Эсэлгүй яг SQL хэсгийг хийгээгүй юм болов. Хийсэн санагдаад байна тий. Наад тэгээд одоо идэхгүй бол одоо ингэж дараад уншиж аваад ингэнгүүт идэхгүй. За нэг идэвхтэй болгоё. Тайшуурээд байгаа гин таймцгүй. Тухайн өдрийн дата. За ойлгомжтой. За тэгвэл юу яач л та. Датагаа устгаж байгаад үзчихэл та. Болно шүү дээ. Датагаа устгацнаа. За датагаа устгаж байгаад. За нэг search хийгээд. За ингээ бүртгэлтэй. Тэгэнгүүт цагид болж байна. Ингэж бүртгэхгүй гэд. Идэвхтэй болгох гэх тээ. 21:19 минутанд идэвхтэй болгох уу гэ. Окей гэ. Идэвхтэй болгоцсон. Би энэ ажлын цаг амжилттай бүртгэлээ гэ. Тэгээд дүн шинжилгээнд оронгууд энийг нэг рефреш хийх юм байна л та. За ингэнгүүт энэ өнөөдрийн онсараар идэвхтэйгээ гадарч байгааз 21 амлаа. За тэгээ мэдээллийн саналуугаа ороод уншаад үзэнгүүт яг өнөөдрийн мэдээлэл хоос ирж байгаа. За 21:19-д орсон юм чи одоо дахиад жоохон хүлээж агаад. За ядаж 20 дээр орё дөө те. 1 минут хүлээж агаад тэгээ ажилчдын мэдээлэл. Дата сан. Энд нэрээ ч гэсэн хайж болно. Эсвэл яг ажилчдын ID-гаар ч хайж болно. Тэгэнгүүтээ энд бол татаж авах гэдэг. Яг нэг идэхгүй болгож байгаад За ингээд 20-д ороод идэхгүй болох гэдэг. 19-д бүртгүүлээд 20-д ороод нийт ажилласан цаг нь болохоор 0.2 цаг болоо илүү цаг байхгүй. За болгоно. Окей, амжилттай болголоо. За тэгэнгүүт одоо энэ мэдээлэл дахиад рефрешингүүд яг энэ дээр бүртгэлтэй ороод ирж байгааз 21:19-д орсон бол 21:20-д гарахаас чинь бизнес цаг нь 0.2 цаг. За тэгэнгүүтээ энэ мэдээлэл одоо татаж авч үзнэ. Excel файлаар ингэ татагдчих. Тэгэнгүүт амжилттай татагдлаа. Яа одоо Excel файлаа онгоолгоо үзчихнэ. Гэтэ энэ жийц аяга гоё санагдаад байгаа. Энэ дээр бүр юуны Excel файл үүслэн Microsoft ингэ үнгүй ашиглаад байгаа байхгүй юу? Тэр нь бүрэн калас гэсэн. Тэгэнгүүт энд идэхгүй статус бүртгэсэн цаг, дууссан цаг, бизнес цагаа за тэмдэглэл бол илүү цаг байхгүй. Тэгэнгүүт энэ датагаа аваад одоо Excel дээр нэг тийм график үүсгдэг ч юм уу те.
янз бүрийн ажилчдын одоо амар олон дата орж ирнэ. Яг тэрнсийг ингээ хийж болно. За тэгээд ерөнхийдөө бол царайгаар цагийн бүртгэлийг шийдсэн нэг юм туршилтын систем болсон байна. Яг бичлэг нэлээд удах шиг боллоо. За тэгээд дараагийн бичлэг гэх юм бол одоо энэ царай гэхгүйгээр өмнөх бичлэгэн дээр нөгөө нүдний хүүхэн харааг олж уншиж ирсэн. Тэр хүүхэн хараагаар дамжуулаад одоо зөвхөн ингэ царай биш нүдэрээ ингэ цагийн бүртгэл хийдэг тийм систем хийх болно. Хийх болон яг хийж л байгаа л да. Тэгээ дуусгаар бол мэдээж бичлэг хийн. За тэр болтол төр баяр